Going down. Finally сүүлэх. Цөглөсөөр хөөхий навштай. Ёо, яг сальж амтаа би 2 хоногийн hospitality салбарт ажиллах сургалтанд сууж байгаа үнгүү. Дараагийн 1 жил амьдрах байранда нүүж ороод тэг ер нь бол нэлээ бочинс өдрөлөө. Тэгсэн чинь бид нэр яг орох гээд авсан өрөөнөөс цонхных нь байдлын жаахан өөр юм байна. Орныхаа хажуу цонхтойгоод байгаа хгүй. Тэгснээ тишигийн ханныхаа тиш ширээний тиш юуч байхгүй. Нэг таалагдахгүй болохоор солиё гэж хэлсэн байгаа. Тэр байранда орсон. Манай энэ бэр амар жижигхэн заяа. Бүр 15 м квадрат. Өвн амьдардаг байснаас 2 дахин жижигхэн гэсэн. Гэтэ хамгийн гол нь одоо ямар ч тийм орлогын баталгаа шаардахгүйгээр оюутан байсны төлөө орж болж байгаа байхгүй юу. Тэгээд дээрэс нь одоо энэ барилга доторх бусад нөгөө хэсгүүд нь аягүй гоё. Сууж жилээ хийж бол co-studying, co-working тийм хэсгүүдтэй. Тэгээд дээрэс нь жимтэй, жимийн үнэгүй. Болохоор энэ ч одоо жимд явъя гэдэг чинь 7 хоногийн бас нэг хэдэн доллар. Тийм болохоор энэ сонгосон. Тэгээд бүх юм нь шин дөнгөж нийлэлд ашиглалтанд авсан. Тэгээд бид тээр сая нүүж орсон өдрөө баахан тогтчихж аваад өнөөдөр яг IKEA орж бах юмнууд аваад тэгээд бүрэн тогтчих дуусгаж байна. Бид тээр машин түрээслэх гэдэг явж байна. Энд нийтийн тээвэр нь ер нь аль дэжгүй. Автобус, метро хоёр явдаг. Оюутнууд болохоор 60% хөнгөлөлттэй төгөхгүй. Гэтэ яг хол мал явахаар алах юм бол машинтай байхгүй болж ах хэцүү юм бэлээ. Ямар ч төвчрөл авахгүй. Тэгээ юмнууд нь айгүй тийм зайтай. Тэгэхээр ер нь л машинтай байсан дээр юм бэлээ. Тэгээ бид тээр машин авъя гэж бодож байгаа. Гэтэ тэрнээс өмнө өнөөдөр IKEA яваад баах юм авах юм чи машин түрээсэлчихье гээд. Хүн амьдрахад яасан чих юм хэрэг болдیں۔ Энэ байр чи бүтэн тавилгатай байрахгүй юу? 15 м квадрат. Тэгсэн мөртлөө ингээд амьдрахад хэрэг болдیں۔ Нэг тийм жижиг сажиг юмнууд аваад юус дуус. Тэгээ өнөөдөр бас баах юм цугласан. Одоо ингээд юмнуудаа байрлуулаад ер нь боллоо. Би яах вэ? Юм индүүдэх дургу бол өөрийн индүү амар юм байна лээ. Тэгээд энэ дотор байхгүй юм нь болохоор угаалгын машин гэтээ доороо угаалгын машин хатаагч нэг хэсэгтэй тэрийг нь өнгөө ашиглаж болдог. Тэгэхээр нэг шаардлагагүй гэсэн. Манай галтгаа гэтээ арай л жижигэн байна. Багтахгүй байна энэ уцаа.
Энийг машин үзгээ явсан. Би болохоор дөнгөж хичээлээсээ харж дөнгөж штэ түрүү орж ирсэн л дээ. Тэгээд одоо доошо бууж хичээлээ хийх чинь жоохон лекц бичиж. Зя энэ болохоор хичээл хийж суудаг хэсэг. Эндээ ийм том өрөөтэй янз бүрийн танилцуулга ивент хийж болно. Энэ уулзалтын өрөөнийг захиалаад суух боломжтой. Бид хоёр машинтай болсон. Анхны машин бид хоёрын. Машин импортоор орж ирэх нь юу нэлээд багасаад тэгээд хуучин машин нэлээд үнэтэй болцсон юм лээ. Тэгээд бид хоёр ер нь бол жах үнэтэй басан $8,000 Honda Jazz гэдэг чинь. Гэхдээ айгүй хөөрхөн, цэвэрхэн тэгээд ямар цэвгүй маш бага явсан. За ямар ч сан машинтай болцсон. Байрандаа нөгөөд орцсон. Амьдралаараа тогтворж эхэлж байна. Одоо намайг шинэ машинаараа ийгээ сургууль руу хөрөмж өгнө. $8,000 авсан гэдэг чинь Монгол мөнгөөр нэг 17.8 сая төгрөгөө. Тий. Гэтэ Монголд ийм мөнгөөр нэлээд дэжгүй маш яхан шүү. Үгүй юу? Монголд ийм 18 саяар. Гэхдээ бас яах вэ? Гэтэ одоо ер нь бол хаасайг бол машины үн амар өсөж байгаа шүү гэнэ. Тэгээ энд бол хуучин машин бол бүрч нэлээ үнэтэй болцсон гэсэн. Bye.